миний аавын уран бүтээлүүдийг ашиглаж байгаа хүмүүс манаас миний аавын тэр үзэл бодол тэр бүх зүйлүүдийн утгыг гуйвуулад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх одоо зохиолынхаа нутгийг гуйвуулад одоо яг нөгөө 80-аад оны үеийн зохиолууд учраас орчин үеийн болох гээд ингээд маазраад хитрхи маазраад тэгээ энэ бүр ингээд хошигнол биш хошин шог урлаг биш болгочихж байгаа байхгүй юу. Сайн байна уу? Би хошин шог зохиолын нэрт мастер, зохиолт сэтгүүлч Жаргалын Барамсаа охин байгаамаа. За тэгээд миний аав бол Монгол улсын нэртэй соёлыг түгээгч, ийм сайхан зохиолч, сэтгүүлч, хошин шог зохиолын нэрт мастер юм хүн байсан. 20 гаруй жилийн өмнө миний аав бол одоо хорвоогийн мөнхөсөг үзүүлсэн. Тэгээд одоо өнөөдөр миний аав хэдийгээр энэ хорвоод дэлгээд байхгүй ч гэсэн миний аавын уран бүтээл одоо зохиол бүтээлүүд нь үргэлж одоо мөнхөд ингээд үлдээд явж байгаа уншигчид, үзэгчид, сонсогчдод одоо мөнхийн бүтээл болон үлдсэн байт юм аа. За тэгээ миний аав бол одоо амь цэрүүн наснда 11 орчим одоо бүрийн хэмжээний юм сайхан ном гаргасан. Хошин шог зохиолын номууд гаргасан, жүжигийн зохиолууд бас гаргасан, бүрийн хэмжээний кино бас бүтээсэн, баримтат кино бүтээжсэн ийм сайхан уран бүтээлч хүн байсан. За аавын минь уран бүтээлийг сонсдог, уншдаг, үздэг ийм сайхан одоо арт түмэн одоо миний аавын мөнхөд одоо үргэлжлэх энэхүү уран бүтээлүүд нь өөр хүүхдүүд бидэнд бас ингэж үлдсэн байт юм аа. Тэгэхээр миний аав одоо намайг үнэлэхгүй 100 жилийн дараа намайг үнэлнэ гэж хэлдэг байсан тэр үедээ. Аавын минь уран бүтээлийг тухайн үедээ бол гадаадын маш олон газрууд одоо энэ байгууллагууд маш их сонирхож ирж исэн байна лээ. Тэгээд их олон хэл дээр зохиолууд нь хэвлэгдэж гарч ирсэн. Англи хэл дээр, хятад хэл дээр, солонгос хэл дээр, испани хэл дээр, болгар хэл дээр. Одоо сүүлийн үед одоо Унгарийн одоо ийм эрдэмтэн судлаач нар маш их уран бүтээлүүдийн судлаад хүүгээрээ дамжуулаад бас Монголын бас нэрч төлөөлөгч, зохиолч, сэтгүүлчдийн бас зохиолуудыг бас нэгтгээд за ийм сайхан ном гаргасан биднэрт бас бэлгэлсэн. Тэгээд аав маань ийм сайхан мөнхөд одоо үлдэх ийм сайхан зохиолуудыг бидэндээ үлдээж одоо явсан байна. Тэр одоо миний аав чинь 40 гаруйхан наснда хорвоогийн мөнх бүсэг үтсэн хэдий ч энэ хугацаанд одоо зөвхөн зохиолч төдийгүй одоо улс төрч хүн байсан. Одоо би бол хувьдаа ингэж бодд тийм ардчлалыг бол анх Монголд би болгосон хүн гэж би аавыг хувьдаа би үнэлж авд юм аа. За тэгээд аав минь маш их олон зүйлийг сайхан бичиж арт түмэнд одоо маш их энэ өөрийнхөө зохиолоороо дамжуулаад нийгмийн босромог болохгүй бүтэхгүй байгаа энэ болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг өөрийнхөө одоо нүдээр харж тэгээд ингээд юм сайхан зохиолуудаа бүтээлүүдээ нийтлэлүүдээ гаргаж ирсэн юм хүн байгаа. За тэгээ одоо юу болоод байна гэхээр миний аавын зохиолуудыг ингээд биднээсийн одоо миний ээж амьд байна л да. Одоо өөр хүүхдүүд нь сайхан ингээд ээжтэйгээ хамт ингээд амьдраад байж байна. Тэгээ миний аавын одоо зохиолуудыг биднээс зөвшөөрөл авахгүй одоо маш их олон зүйлд ингээ ашиглаж байгаа нь ингээ ажиглагдаад байсан байхгүй юу. За ингээ ердөөсө болохгүй байна гэд ээжтэйгээ ярилцаад гэр бүлээр бид нэр ярилцаад одоо аавынхаа зохиосон энэ номнуудыг уран бүтээлүүдийг оюуны өмчийн газарт бүртгүүлээд одоо оюуны өмчөөр ингээ хамгаалсан байгаамаа. Тэгэхээр энэ чинь өөрөө одоо миний ааваас одоо үлдсэн зохиолууд. Энэ зохиолуудыг бид нэр үр хүүхдүүд нь гэр бүл нь өв уламжлагдаж одоо авч явах хэрэгтэй байхгүй юу? Ийм үүрэг бид нэр бол хүлээж байгаа юм. Гэсэн хэдий ч одоо сүүлийн үед энэ хошин шогийн продакшнууд одоо янз бүрийн одоо хуваараа одоо янз бүрийн юм тоглолдог хошин шог одоо жанрын зөвлөлд тоглолдог ийм хүмүүс одоо миний аавын зохиолуудыг маш их ашиглаж байна. Тэнд нь би бол маш их эмзэглэж явдаг. Миний ээж ч эмзэглэж явдаг. За миний муу ханы ийм зохиолыг ингээд ашигласан байна да гэж зурагтаар хүртэл хараад ингээд бид нар бол яриад явж ирсэн одоо зөнтөө одоо цөөнгүй байдаг. Тэр хувь хүний тэр хүний одоо оюуны потенциал ахгүй юм чинь. ертөнцийг үзэх үзэл энэ нийгэмд байгаа тэр усармаг тэр бүх одоо муу мухаа бүх зүйлүүдийг миний аав маш их тунгааж бодож өөрийнхөө оюундаа тунгааж бодож энийг чинь бичиж байгаа байхгүй зүгээр нэг хүн одоо юу гэдэг годамжинд явж байгаа нэг зүйлийг ингээд нэг дураараа бичиж байгаа юм биш байхгүй юу. Миний аавын одоо хийж бүтээж ирсэн энэ зохиол бүтээлүүд энэ нийтлэлүүд
Энэ болон миний аавын одоо маш их хүч хөдөлмөр шингэсэн байхгүй юу? Энэ хүний оюуны потенциал өөрөө тэр болгоныг нүдэрээ харж судлаад үнэхээр энэ Монгол улсад болохгүй байна. Энэ хүмүүсийн одоо нийгэм одоо энэ хүмүүсийн одоо хийж байгаа үйлдэлүүд нь болохгүй байна гэдэг тэрхүү аль хэдийн одоо олоод харсан байна шүү дээ. Тэгээ энийг одоо гаргах гэж маш их өөрөө их бодож, сэтгэж ингэж гаргасан бүтээлүүд байгаа байхгүй юу? Тэгээ одоо аль 80-аад онд бичижсэн зохиолууд нь хүртэл яг одоо энэ 2024 он яг одоо энэ үеийн одоо нийгэмд болж байгаа тэр бусрамг зүйлийг аль хэдийн миний аав 80 онд олоо харсан байгаа байхгүй. Тэгэхээр эндээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр миний аавын уран бүтээл хизээд мөнхийн юм байна. Цаашдаа ч мөнхөд үргэлжлэх юм байна. Ийм сайхан зохиол бүтээлүүд үлдээсэн байгаа байхгүй. За миний аавын зохиол бүтээлүүдийг бол ер нь ашигласаар ирсэн. Бид нэр тэрийг бол мэддэг байсан. Тэгээд оюуны өмчөд бүрдгүүлсэн байгаа юм. Эрхээ хамгаалуулсан. Тэгээ үнэхээр сүултээ бүр тэсгэ болдгийм байлээ. Одоо бүр арай дэндэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд жижигэн нэг өгүүлбэр байсан гэсэн тэр чинь миний аавын оюуны бүтээл байхгүй юу. Тэ? Та түрүү хэлжсэн шүү дээ. Ном бол дээр үед бол тэ хулгай биш гэж үздэг байсан. Одоо л энэ ч хүний оюуны өмч, энэ ч оюуны потенциал явдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгон чин одоо хүний бүтээл болгон ч одоо оюуны өмчөөр хамгаалагдах ёстой. Энэ хүний манай гэр бүлийн өмч ахгүй юу? Миний аавын зохиол гэдэг чинь манай гэр бүл миний аавын одоо өмч ахгүй юу? Тэр энэ болгоныг одоо миний ээж амьд сэрүүн байна. Үр хүүхдүүд нь амьд сэрүүн, аж гуч нь одоо сайхан өнөр өтгөн болж байна. Биднээсээс нэг ч удаа зөвшөөрөл авдаггүй. Тэгсэн бүртлөө контент нь гарцсан байдаг. Тэр нэг тоглолтнууд дээр тоглолцсон байдаг. Зохиолч сэтгүүл жаргалын баримсаа гэдэг хүн нэр дурдагддаггүй. Тэгсэн бүртлөө тэр контентуудыг харж хахад энэ хүний одоо оюуны өмчийн зөвшөөрөл авсан гэж би одоо төгсгөлт нь ингэж гарч ирсэн байдаг байхгүй бичсэн байдаг. Мэдхгүй надаас л зөвшөөрөл авч байгаагүй. Миний ээжээс зөвшөөрөл авч байгаа. Миний гэр бүлээс, манай гэр бүлээс бол хизээ зөвшөөрөл авч байгаагүй. Одоо ёстой IPTV дээр тавихаа урт өдрөл над руу залгаж нэг за авахгүй бол болохгүй гэсэн байдлаар надтай хандсан. Тэгээ миний аав сая 2021 онд одоо 70 насны он болсон. Би аавынхаа одоо хөрг нэвтрүүлгийг одоо хийгээд аавынхаа 70 насны ойд зориулаад боловсролын их сургууль дээр эрдэм шинжилгээний ажил хийгээд ийм зүйлүүд хийлээ л дээ. Тэг яг тэр үеэр надтай одоо тэр жүжигчийн холбогдоод тэг ингээд аавын дээл гэдэг барамсаагаа ингээд зохиолыг би аглуу гэдэг хүнийг танихгүй бид одоо жүжигчин гэдэг талаас нь л гэдэг хүнээ талаас нь л би мэднэ. Тэгээд холбогдоод за ингээд аавын дээл гэдэг зохиолыг би хийсэн юм аа. Одоо IPTV дээр таахад бэлэн болцсон. Ингээд над руу ярьсан. Тэгээ би тухайн үедээ маш их одоо та нар ингээ буруу юм хийж байна. Та нар ингэж болохгүй. Энд чинь би аавынхаа зохиолуудыг оюуны өмчөөр хамгаалсан. Тэгээ энэ хүний хань ээж намд сэрүүн байна. Өөр хүүхдүүд бид нэр аавынхаа ном зохиолуудыг одоо ингээд зохиол бүтээлүүдийг цаашд өвлөн одоо тий авч авах юм эрхэнд биднэрт байдаг. Тэгээ та нар нэг ч удаа биднэртэй холбогдоогүй гэж яагаад яг ингээд юм цагт тулцсан үед ингээд над руу өнөөдөр ингээд ярьж байгаа юм бэ? Хийхээс өмнө ярьж болоогүй юм уу? Яагаад хийснийхаа дараа над руу ярьж байгаа юм бэ? Хүн чинь хүнээс юм гуйхтаа дуртчилж одоо зөвшөөрөл авдаг үсттэй тий? Хүнээс зөвшөөрөл авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд өртөөсөө зөвшөөрөл авалгүйгээр одоо хийцэн. Тэгээ хийснийхаа дараа бэлэн болонгуудаа одоо за одоо хэлэхгүй бол болохгүй гэсэн байдлаар ингээд хандаад тэгээ иймэрхүү юм болсон. За би бол одоо цаашдаа бол хатуу байна. Аавынхаа уран бүтээлүүдийг би бол одоо үнэхээр бид нартэй ингээд ирээд уулзаад уучраа байдлаа хэлээд үнэлээд энэ ч одоо үнэлэгдэх ёстой юм байхгүй юу? Энэ чинь хүний оюуны бүтээл шүү дээ. Мэдхгүй дэлхийн нийтэд бол энэ чинь асар их үнэлэгдэх ёстой зүйл. Манай Монголд одоо яагаад ингэ үнэлэгдэхгүй хүмүүс ингэ хулгай хийгээд идэх юм. Хин дуртаа нь өгүүлбэр одоо юугаар нь зохиолын бүр ингээд гуйвалцсан байдаг. Одоо дорж хатууга миний аавын багш дорж хатууга миний аав бол маш их хүндэлж ирсэн. Дорж хатууга манай аав хоёрын зохиолыг нийлүүлээд за тэгээд ийм зохиол гарах ийм контент хийсэн байгаа. Тэгээ миний супер аав ханиа даргад үнсүүл бас
миний аавын бас нэг алдартай зохиол байдаг. Би яасан бэ гэх шиншиг өгүүлдэг гэдэг. Тэгээ эднүсээр бол контент хийцэн байгаа байхгүй юу? Надаас зөвшөөрөл аваагүй. Сүүл зургийн сонсохнод оржихдоо ахаас ч зөвшөөрөл аваагүй лээ. Тэг ингэж болохгүй байхгүй юу? Тэгээд доор нь яаж юм тэгэхээр оюуны өмчийн зөвшөөрөл аваа гэд. Тэг энэ бол хулгай юм аа. Би бол дорж утуугай хүү буяах надад хэлсэн л дээ. Тэгээ би ч гэсэн бас дотроо миний эмзэглэж явдаг сэдв байгаа юм те. Зүйл байгаа байхгүй юу? Эмзэглэж явдаг зүйл. Тэгээ би аавынхаа уран бүтээлээ яаж цаашдаа би хамгаалж явах вэ? Яаж би үр хүүхдүүдтэй би одоо үнтэй те үн төвийн одоо үлдээх үү гэдэг тал дээр би маш их эмзэглэж явдаг. Тэгээ би найлын ганц охин болохоор яалтж байхгүй аавынхаа бүх одоо энэ ном зохиолуудтай ингээд өөрөө хариуцаад ингээд явдаг л да. Дорж утуугай одоо бас зохиолуудаас энэ хүмүүс бас ингээ хулгай хийгээд зохиолуудыг бас гуйвуулад ингээ авч байгаад нь би бас яг адилхан зохиолч хүний хүүхдийн хувьд би бас айгүй харамсалтай байна. Тэгээ би бол зохиолч нар хэрвээ энэ дээр ингээд нэгдвэл тий би бол нэгтнэ. Миний бол байр суурь юм байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн одоо энийг бол бүр хуульчлаад хууль нь маш нарийн болох байхаа гэж би бас бодож байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бас өөрийн гэсэн ухамсартай байх хэрэгтэй, соёлтой байх хэрэгтэй. Биднээс одоо үр хүүхдүүдээс нь хань ижлэн тий энэ хүмүүс нь байдаг юм зохиолч нарын ар гэртэй бас холбоотой байх хэрэгтэй. Тэгэхээр энэ нөгөө хуулиа маш сайн чангалах хэрэгтэй болов гэж би бодоод байгаа юм. Оюуны өмчийн газар ажиллах хэрэгтэй. Зохиолч одоо оюуны өмчөд бүртгүүлсэн байгаа шүү дээ. Тэгээ бүртгүүлэг аюу олон уран бүтээлчд байгаа шүү дээ. Өөрийнхөө зохиол бүтээлээ бүртгүүлдэггүй амжаагүй байгаа юм зохиолч. Тэгэхээр энэ болгонтойгоо бас хувь хүмүүс нь зохиолчд уран бүтээлчднээс өөрсдөө оюуны өмчийн газартаа бас маш их уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Одоо ингээд зохиолуудаа манайх бол ингээд номоор нь ингээд яатсан бүх зохиолууд нь за тийчнэ хуудас гэдэг ингээд бүртгүүлсэн байгаа даа шүү дээ. Оюуны өмчөд. Тэгэхээр энийг болвол одоо хуулиндаа маш чангал байх хэрэгтэй. Хуулиа одоо юу гэдгийг торгуулийнхаа хэмжээ маш өндөр байх хэрэгтэй. Тэ хамгийн гол юм чинь л энэ ахгүй юу. Тэгээд манай Монголд болохоор энэ хууль үйлчлэхгүй нүүд хин дуртай үнийхээ амиг хулгай гэж ингээл явцдаг. Дуртай үнийхээ дууг нь аваад ингээл дуулцдаг тэ. Тэгэхээр энэ маань нөгөө оюуны өмчтэй холбоотой хуулийн жоохон сул юм болов уу гэж миний хувьд бол хараад байгаа. Тэгэхээр уран бүтээлчд нь өөрсдөө оюуны өмчийн газартайгаа бас маш их уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй юм болов уу гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр явандаа одоо энэ бас сайхан болох байхаа гадны дотны улсуудаас бас энэ талынхаа одоо хуулиа судлаад те энэ талын бас юмудаа бас хараад гадны дотны улсуудаас ч одоо бас ингээд суралцах байлгүй дээ те. Тэгээ суралцж ийж бас энэ бас сайхан амжилттай явах болов уу гэж бодож байна. Зөвхөн оюуны өмчийн газарт найдчаад явах биш. Уран бүтээлчд нь өөрсдөө оюуны өмчийн газартаа бас маш их уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй болов уу гэж би бодож байна. За дорж утуугай уран бүтээл, дорж утуугай одоо өөрийнхөө уран бүтээлүүдийг бас ингээл манай автаа адилхан ингээд алтаал явж байгаа бас нэг хүн одоо уран бүтээл хүн шүү дээ. Тэгээд бас шүүхийн байгууллагад хандж байгаа юм билээ. Тэр энэ одоо эхлэл байгаа даа байхгүй юу? Бид нэр ингэж эхэлж ийж цаашдаа энэ оюуны өмч гэдэг зүйл чинь болохгүй юм байна. Энэ хүмүүс залуучууд одоо энэ хулгай хийгээд байгаа өөрсдөө одоо энэ чинь энэ уран бүтээлүүдийг ашиглаад тэр улсууд мөнгө хийгээд шүү дээ мөнгө олоод байгаа байхгүй юу гэсэн мөртлөө уран бүтээлчд нь болон амьд цэрүүн байгаа уран бүтээлчд нь мөнгө нь очихгүй байхад одоо миний аав шиг мөнх өсөг үтсэн хүмүүсийн ар гэрт нь яаж очих вэ одоо энэ бас амар аимшигтай санагдчихж байгаа байхгүй надад тэр зэрэг энэ дорж утуугай одоо энэ шүүхэд хандж байгаа одоо шүүх шатны байгууллагт ингээ хандсан байгаа юм байлээ. Тэгээд манай гэр бүл ч гэсэн бас нэг бас хамт бас энд нэгднэ гэжсэн би бол тийм байр суурьтай байгаа. Тэгээд энэ маань өөрөө яаж юм гэхээр одоо цаашид энэ оюуны өмчийн хулгай гэдэг зүйлийг бас зогсоох бас эхлэл нь болж байгаа. Одоо маш том одоо хүмүүст анхаарал болох байхаа тий. Уран бүтээлчд ч гэсэн бас нэг өөрийнхөө уран бүтээлүүдээ алдахгүй бусдад одоо алдахгүй тий. Хүмүүс бас нэг оюуны өмчийн хулгай гэдэг нь бас зогсох болов гэж би бодож штэ. Бас соёлтой байх хэрэгтэй байхгүй юу те. Адилхан уран бүтээлч хүмүүс штэ. Тэгэхэд яагаад ингээд зохиолч нараас эрхийн ингээд аваад уран бүтээлээ хийгээд энэ чи ядаж ирээд те. Одоо амьд цэрүүн байгаа хүмүүс дээр нь ирээд уулзаад та юу гэдгийг таны зохиолыг ингээд авч болох уу гэд ингээд настай хүмүүс чинь баярлдаг байхгүй юу? Баярлал штэ. Тэ мөнгнөөс илүү тэ өөрийн зорж ирээ хүндэтгэл гэдэг юм байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхэд ямар ч хүндэтгэл байхгүй
одоо амьд сэрүүн байхад нь ингээ тэр хүн зохиолж байгааг хүнддэхгүй уран бүтээлээ ингээ хулгай зуучаа тэгээд дараа нь тэгсэн билүү одоо ийм болоогүй штэ гэд ингээд ийм яриа суужна гэдэг бол бас байж боломгүй л зүйл гэж би бол хувьдаа бодож байгаа. Тэгэхээр энэ маань бол их одоо та бүхний хийж байгаа энэ ажил одоо эхлэл бөгөөд эцэх байгаасаа л гэж би бодчихээ. Тэгээд маш сайхан одоо уран бүтээлчтэй тэмцэн ажил бас нэг гарц гаргаж өгöd нь шүү дээ тий. Дорж утав гагаар одоо дамжуулаад тий. Тэгээ уран бүтээлчдэд одоо маш их хэрэгтэй зүйл болж байгаа. Зөвхөн дорж утавгаан зохиол энийг яриад байгаа юм биш. Аюу олон зохиолч нар уран бүтээлчэд миний аав хүртэл орж байгаа байхгүй тий. Би ч гэсэн бас одоо яах ёстойгоос мэдэхгүй л байсан. Тэгэхээр зэрэг ингээд нэгдээ за ингэх ёстой юм байна гэх. Тэгээ эрхчил чи одоо зохиолч нарын эрхийг хамгаалах жил болно. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас одоо манай Монголын нэртэй зохиолч нар уран бүтээлчдийн өр хүүхдүүд ар гэрийнх нь бас нэгдээд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлээд бас юм сайхан арга хэмжээ болох байхаа гэж би бодож байна.